За бид нар Land Cruiser 60-ыг бол ихэнх хүмүүс ер нь ямар мотортой ямар хөө машин байдгийг бол мэддэг юм байлээ. За би жишээ нь энэ машиныг бол сүүлийн 1-2 хоногийн хугацаанд жоохон судлаа. За энэ машин маань бол яг энэ машин бол 4000 хөдөлгөөртэй цуваа 6 бензин машин. Тэгээд 156 морины хүчтэй. Орчин үеийн машинтай харьцуулбал харьцангуй хүч чадал багатай. Ер нь тухайн үеийн машинуудын ер нь морины хүч чадал нь тухайн үед иймэрхүү байсан байх ер нь. Тэр үеийн 60 дотролууч бас иймэрхүү байсан. За энэ машин дээр нэг гол одоо сүүлийн орчин үеийн машин дээр байхгүй болсон зүйл юу вэ гэхээр урд хойноо чулаактай, нунтай. Яг нь Land Cruiser 80 бол жишээ нь чулаактай, бүрштэй байдаг. Тэгэхээр энэ машин бол чулаактай, нунтай. За нунтай гэвэл яг 70 сэрийн 70 сэрүүд дээр бас бол байдаг. Гэхдээ яг гарал үүсэл нь бол энэ машинаас л ихтэй юм байна. Нунтай болж гисэн байх. Бүр дээр үе машинууд бол бүгд ер нь нунтай байсан баг. За тэгээд бас энэ машины нэг юм нь механик коробтой, урагшаа 5 араатай механик коробтой. Тэгээд гэрэл жишээ нь бүгд шил хизээч өнгөө алдахгүй. Хонцор биш бүгд шил хизээч өнгөө алдахгүй маш гоё. Энэ бол орчин үеийн машин байхгүй болсон нэг зүйл. За тэгээд дотор салон. За энэ машин бол нэлээд өндөрлсөн учраас бол газраас бараг хит юм бэ. Худалчунд бараг л метр төгөхөөр суухад бол бас нэлээд л авирчээд сууж байна. Хянах нь бол мэдээж хуучны үеийн бараг 69 иймэрхүү хянахтай баг. 69 гэхдээ энэс арай цөөхөн юу даачиг юм та. За өрүүлийг бол мэдээж наардыг маш гоё өрүүлээр сольсон байна. Моостонд бол ялгаа авахгүй яг 80-тай ижлэх механик. Энд бас жишээ нэг юм байна. Энэ ямар нэгэн бас л хөндрүүлэгч энэ хөндрүүлэгч юм байна. Энэ түгжигч юм байна л да. Механикийн түгжигчтэй юм байна. За энэ гар картантай ерөнхий машины том доторх орон зай бол нэлээд том. Хангалттай өргөн суудлын материал энэ орчин үеийн машинд бол байхгүй. Гэхдээ маш гоё юм бүр юм зөөлхөн тухтай. Ийм машин байна. Голын хайрцаг орчин үеийн машин ингээд татаад онгодог бол энэ машин ингэж түгжээтэй. Бүр шал өөр. Тэгээ буцааж ингэж эргүүлж түгжинэ. Нэлээд механик ажиллагаа ихтэй гэсэн. За тэгээд ерөнхий машины хэмжээ бол нэлээд томдоо орно шүү. Тийм жижигхэн бол биш. Дотор нь суугаад ингээ харахад бол харагдсан маш гоё юм байна. Яг одоо би жишээ нь метр 70 та хүн ингээ суухад бол урд хамар урд хэсэг бол чөлөөтэй харагдаж байна. 80 бол би жишээ нь өөрөө унж хэргэлжсэн. Энэ салон жоох юм өндөр. Тэгээ суудал жоохон доор байдаг болохоор жоох юм салон харагдах байдал төвхтэй санагдаад байдаг байсан. За энд бас энэ ээж дөрүүгээ шууд түгчт юм байна. Энэ тэгэхээр зөвхөн хойгоороо мааждаг машин юм байна. Тэгээд энийг дараад дөрөв мааждаг болд юм байна. Урагшаа 5 механик коробтой. Араанда бол маш гоё орд юм байлээ. Маш хөнгөн. Зүгээр гарын айсаар 69 жишээ нь айгу хүнд ордог гэдэг чинь энэ машин байна. Айгу гоё зөвлөх. Тийм байна. Энэ дээр H2 энэ бичээстэй H2 гэдэг чинь зөвхөн хойгоороо мааждаг. Шаардлагатай үедээ энийг дараад 4 дугуй энгийн явдал дээр 4 дугуй маажна. За хөндрүүлэгч бол шууд ингээд татаа орно. Тэр үедээ бол заавал энийг дарах ёстой. Тэгээд 4 мааждаг болно. За энэ бол миний бодлоор энэ бол ямар нэгэн түгжигч байх гэж бодож байна. Гэхдээ бас механик ажиллагаатай энэ хойд бөксөө шууд татаад түгжиж байгаа. Air conditionтай парны удирдлагууд нь маш гоё. Дээр үеийн машинд л байсан да. Ийм механик ажиллагаатай бүх хавхлагууд нь одоо жишээ нь нүүрлүү үлээх, хөл рүү үлээхийг механикаар хийж гэнэ гэсэн үг. Хаалтын шил рүү үлээхийг. Гэтэ бас нүүр хөл рүү зэрэг үлээдэг бас онцлогтой юм байна. Энэ бол халуун хөдний тохиргоо ингээд хүүтэн болох юм байна. AC-ийн ийм жижигхэн конор ингэж таард юм. Энэ бид нар бол одоо юу гэдэг орчин үеийн хүүхдүүд бол энийг хараад гайх баг. Ямар сонин удирдлагатай контролтой машин бэ гэж. Голын хайрцаг бол дээр үеийн машин угаасаа нэг юм жижигхэн байсан. Яг л
Тэр юу вэ? За хойд өнгөний хувьд орчин үеийн машинд ер нь их харагддаггүй салооны өнгөтэй. Дорооч нь ийм бор саарл өнгөтэй, суудал нь бас яг тэрнээс арай жоохон өнгө ууссан. Ямар бор шаргалтуу. Тэгснэ ойдл материал нь маш гоё. Суудлан л надад их таалагдсан. Амар гоё тухтай зөөлхөн. Орчин үеийн машинуудын моторын эргэлт бол одоо нэг айгу том харагддаг. Тэнгүүд энэ моторын эргэлт нь ийм жижиг юм. Бараг нэг усны даачиг аястай ийм жижиг харагдаж байгаа. Энэ мил нь том. За энэ дээр бол усны халуун байна. Масклынхаа халууны хэмжээг бас хэмжиж байна. Гэрлийн асны угыг бас хол ойрын гэрэл ингэж батхад энд асж байна. Аккумуляторынхаа зэнгийг харуулах юм байна. Аккумуляторынхаа вольтыг харуулах юм байна. Мэдээж бензинийнхаа хэмжээг харуулах юм байна. Мэдээж пар нь бол энгийн хаашаач ингээ хаачих юм байна. Ингээд нэн. Тэгээд хаашаа чиглүүлж үлээх гэж байгаа. Яг өөртөө тохируулаад. Энэ бол надад их гоё санагдаад байдیں۔ Ингээд өөрлөгөө өчснээрээ чиглүүлдэг. Сүүлийн үеийн машин дээр бол бензинүүд дээр бас ийм юм харагддаг. Гоё загварлаг харагддаг. Ерөнхийд нь ингээд салоныг харахад жоохон юу гэх юм. Онгоцных юм шиг. Тэр нь бол надад таалагдсан гоё дизайн загвар нь бол Land 60-х лав Land 80-аас гоё юм байна. 30-ных гэхэд. Мэдээж хойд хаалганы хойд багажны хаалга бол энэ контейнер хаалгатай гэж манайхан ярьдаг. Хоёр тал руугаа дэлгэж жонгоодог. За энэ дээр Японд бол энэ машиныг ингээд багажийг хамгаалаад доторлоод янзалсан юм байна. Багажны доторлогоо бол дээр үеийн машинууд бол ийм байсан да. Ялангуяа Далсээр ер нь нэг иймэрхүү харагддаг. Далсээр бол үйлдвэрлэгчнээс хойш бас нэг хувирал юу гэдэг нь өөрчлөлт хийгээгүй машин. Энэ машин бол яг хуучны машин учраас би нэг бодож байгаа юм. Ер нь салооны байгаа байдлуудыг харахад жоохон битүүмж муутай байж магадгүй баг. Ер нь битүүмж доторлогоо гоё хийлгэх юм бол бас илүү гоё тухтай болох. Одоо ингээд бид нэр хаалгын нөгөө бариулын аваа задлцсан байгааг нь харахад ингээл ямар ч битүүмж юу асан материал байхгүй төмөр байгаа. Тэгэхээр нэлээд дуу чимээ, замын чимээ бол ихтэй л. Дороожийн ингээ барьсан ч гэсэн ер нь хөдөлгөөн ихтэй. Ингээл баг төмөр нь байгаа. Тий, хуучны машин ер нь нэг тийм дээвэр ч гэсэн бас яг л 69 бас нэг иймэрхүү дээвэртэй байдаг да. Тэгээ манайхан 69 чинь нэг дээврийн өөрчлөлт доторлогоо хийдэг гэсэн шүү дээ үед. Тэгэл энэ нарны хаалт эднэр дээр ямар ч толь байхгүй, гэрэл байхгүй. Яг л хуучны машины л стайл. Загварын хувьд бол энэ Land 80-та ер нь бас яг юу гэх юм төстэй шүү. Land 80 бол ер нь энийг баг зэрэг хувиргаад хийцэн машин гэж хэлж болно. Машиныг тодорхой хэмжээнд танилцууллаа, өөрийн судалт мэдсэн хэмжээнд. Эцэст нь хэлэхэд хуучны машиныг шинээр босгож бас хүмүүс их унж ийн, хадгалж ийн те. Эсвэл гаднаас оруулж ирээд хадгалж ийн энэ машин шиг. Тэгэхээр иймэрхүү машинууд дээр будгийн ажиллагаа бол тодорхой хэмжээнд хийгддэг. Зарим нь бүр бүтэн буддаг. Тэгээд зарим тохиолдолд манай дээр яг бүтэн будчаад юм уу эсвэл тодорхой хэсгийг будчаад ирээд хамгаалтын хулга хийлгмээр байна гэсэн хүмүүс бол нэлээд их асуудаг. Тэгэхээр тэр хүмүүст зориулж ямар зөвлөгөө өгөх гэж юм вэхээр хэрвээ та хамгаалтын хулга хийлгэх гэж байгаа хийлгэх зорилготой тэгээд мэдээж хуучны машиныг бүтэн будлаа ч юм уу те тодорхой хэсгийг будлаа гэж бодоход будгийн ажил дээр маш сайн анхаарч өгөх ёстой. За будгийн ажил дээр яаж анхаарч өгөх ёстой вэ гэдгийг одоо энэ нэг машин дээр тайлбарлаж өгье. Жишээ за энэ Land Cruiser 200 энэ хэсгээрээ шүргцэн байсан. Тэгэхээр хамгаалтын хулга наах явцад юу хамгийн чухал байдаг вэ гэхээр будгийн наалдц. Цаад үндсэн суур хувцар байна уу, төмөр байна уу? Тэр хэсэг нь будагтайгаа, лактайгаа маш сайн наалдж өгөх ёстой. Тэгэхээр бид нар бол жишээ нь будгийн ажил хийхдээ тусгай зориултын
маш сайн наалдцаа одоо зориултын гүрэмт ашиглаж хийж байгаа. Тэгснээрээ яадаг вөхөр наах явцад хамгаалтын хуулга хөндөрөхгүй, наасны дараа хөндөрлийн асуудал гарахгүй, хэрвээ хуулах шаардлага гарвал бас тэгж амархан хөндөрөөд байхгүй байдаг. Тэгэхээр яг хуучин машин будаг хийлгэж байгаа шинээр хуулга наалгах байгаа тохиолдолд бол будган дээрээ л маш сайн анхаараараа бүр эсвэл одоо энэ өөрөө сайн мэдэхгүй бол манай дээр ирж харуулад чөлөөтэй зөвлөгөөг нь авч болно. Манайх бол энэ тал дээр нэлээд туршлагатай одоо юу гэдгийг хуулга нааж явах явцад бол хөндөрөх асуудал гардаг учраас хуулгынхаа энэ хөндөрөхгүй байх асуудлыг будган дагаж хөндөрөхгүй байх асуудлыг бол маш сайн анхаарах хэрэгтэй. За нэг иймэрхүү байна. Тэгээд мэдээж хуучны машин цуглуулдаг тухайн цуглуулсан машинуудаа будгийн ажил хийх гэж байгаа бол будгийн талаар бас тодорхой хэмжээний мэдлэгтэй байх нь бол зөв гэж бодсны үндсэн дээр зөвлөгөө өгч байгаа шүү. Бүр мэдэхгүй бүр илүү их нарийн ширийн мэдээлэл авъя тийм тохиолдол байх юм бол манай дээр ирээд зөвлөгөөг нь үн төлбөргүй аваарай.